цоцгоны үзэгчдэд 100-ны мэдээс өмнө 7 хоногийн тайм хэлж байна. Энэ 7 хоногийн таймыг таймч нэмсарваа. Сэтгүүлч бим пажнаар бэлтгэн үргэнэ. За манай энэ удаагийн даваа гарагийн онцлог материалаар амьдралын тойрог болонд Монгол Улсын гавьяат багш Цэрэн Толгорыг онцлон түүний 52 жил боловсролын салбарт төвжирлэн ажилласан талаар хуваалцсан байгаа. За тэгээ энэ удаагийн амьдралын тойрог булан маань манай сурвалжлах баг мөн Тархан уул аймагт очиж одоо нийтлэлснээрээ бас том онцлог байгаа. За Мягмар гарагийн дугаарын хувьд сонины гол материал бол Улсын хурлын нэгдсэн чуулганы нээлтээс хийсэн сурвалжлага байгаа. Тэгэхээр энэ хаврын чуулган өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт эхэлсэн. Тэгэхээр хаврын чуулганыг уламжлалсаар их хурлын дарга амар баясгалан нээж үг хэлсэн. Амар баясгалан даргын хэлсэн үгнээс онцлох бол хамтарсан засгийн газрын мега төслүүдийг дэмжиж ажиллах зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн бас хэлсэн үгнээс онцлж болж байна. Мөн ерөнхий сайд бол нэр бүхий сайд нар энэ өдөр хил холболтын хэлцээрийг саяхан батлах тухай төслийг аль биесээр чуулганы нээлтийн өдөр өргөн барьсан бас онцлог байлаа. За мөн нэг материалыг онцлон ярмаар байна. Энэ бол Нобелийн их тайвны шагналт Филиппиний сэтгүүлч Мария Ресагийн дарангуйлалтаа тэмцэхийн тулд сэтгүүлчд хамтаа байх нь чухал гэсэн гарчигтай ярилцлагыг манай сонд нийтлсэн. Өнгөрсөн 7 хоногт энэ Нобелийн шагналт сэтгүүлчийн дарангуйлалтаа хэрхэн тэмцэх вэ гэдэг номыг их хэлний орчуулсан номын нээлт болсон байгаа. Энэ номыг сэтгүүл зүйн хөгжлийн үүр төвөөс эрхлэн гаргаж хэвлүүлээд Монгол уншигчдад өргөн бариад байгаа. Тэгэхээр энэ номын нээлтийн үеэр зохиогч маань Монгол уншигчдаа үзэгчтэй хүндэтгээд цахимаар оролцож нэг цаг гарын хугацаанд чөлөөт ярилцлага хөрвүүлсэн. Тэгэхээр энэ ярилцлагын үеэр авсан ярилцлагыг асуулт хариултыг гэж хэлж болно. Таймлан оруулсан байгаа. Тэгэхээр түүний номын хувьд хамгийн гол онцлог бол дарангуйл гэдэг зүйл сошиал медиагаар дамжин илүү их хэрчийг авч байгаа тухай нэлийн голлон анхаарч бичсэн байдаг. Ялангуяа Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте гээд саяхан дөнгөж 2-7 хоног хүрэхгүй хугацааны өмнө олон улсын эрүүгийн шүүхээс баривчлахаар шийдвэр гараад одоо баривчлагдсан энэ хүнийг бол үзэгчд маань мэдж байгаа ах. Тэгэхээр түүний ерөнхийлөгч байхдаа үйлдсэн зарим нэг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж онцлоод байгаа. Энэ гэмт хэргийг анхлан бас мэдээлж тэмцэж нэлээд бас эрхчлөөний дуу хоолой болж исэн энэ сэтгүүлчийн номыг Монгол уншигчд маань бас үзэх боломжтой. Би үзэгч гэж онцлсны учир нь аудио хэлбэрт оруулан уншиж олонний хүртэл болгосон юм байлээ. Тэгэхээр Мария Ресагийн ярилцлагыг Мягмар гарагийн дугаарт оруулсан. За 5 гарагийн дугаарт онцлог материалаар тэрэн зочин болонд маань Монгол Улсын ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар Бүжиг Дэглээч Сэвждийн Сүхбаатаргааг онцлон түүний бүжгийн урлагт 50 гаруй жил одоо хүчин зүтгэсэн энэ талаар одоо ярилцлага хийсэн байгаа. 5 гарагийн дугаарын бас нэг онцлог материал ялцчгүй Норвег цэгийн хэмжээтэй холбоотой нэлээд дүүлэн шугуунтай үйл явдлын 7 хоногт болж өнгөрсөн юм. Тэгэхээр энэ үйл явдлын эргэн тойронд яг юу болсон талаарх мэдээллийг манай сурвалжлагч газар дээр нь очиж мэдээлэл хэвлэлийн багшлаас очиж мэдээлсэн. Тэгэхээр үндсэндээ хэвлэлийн өргөчлөөний асуудлыг Норвег цэгийн хэмжээний оройн цагаар байцааж эд хөрөнгийн битүүмжилж хурааж авсан зэрэг энэ асуудлыг бол сэтгүүлчид маш энзгээр хүлээж авч бас энийг байж болохгүй гэдэг талаар дуу хоолойгоо өргөж нэлээд бас дуулан шууган болсны үзэгчд маань мэдж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг зөвхөн ганц үйл явдлаар дүгнэж болохгүй. Дараагийн одоо ч гэсэн хууль зүйн сайд мэдээлэл хийсэн, Норвегийн хэмжээний мэдээлэл хийсэн гэдэг одоо ч гэсэн үйл явдал өрнөсөөр байгаа. Тэгэхээр цаг үеийн мэдээллийг 5 гарагийн бас нэг онцлог мэдээлэл болгож өгсөн. За пүрэв гарагийн дугаарын хувьд бас саяны ярьсан Норвег цэгийн хэмжээтэй холбоотойгоор шинжилсэн найруулгын төслөөр хэвлэлийн өргөчлөөг баталгаажуулж чадах уу гэсэн гарчгийн дор үндсэндээ хэвлэлийн өргөчлөөний тухай хуулийн асуудлыг бид өргөн эргэн хүндсэн. Тэгэхээр хэвлэлийн өргөчлөөний хуулийг одоогийн чуулганд одоогоор 2 төсөл өргөн бариад байгаа. Тэгэхээр 1998 онд батлагдсан хэвлэлийн өргөчлөөний хуулиас хойш сэтгүүл зүйд хамааралтай хэвлэлийн өргөчлөөний хууль батлагдаагүй байгаа. Тэгэхээр 98 онд гэж үзэх юм бол 26-7 жилийн хугацаанд сэтгүүл зүйн хэрхэн өөрчлөгдөж ямар их технологийн өөрчлөлт, хиймэл оюун ухаан одоо сүүлийн үед гарч ирж байна. Энэ бүх асуудлуудыг хууль эрх зүйд яаж тусах тухайн асуудлуудыг нэлээд салбарынхан маань ярьж хэлсэн байгаа. Тэгээ энэтэй холбогдуулаад хууль зүйн яамнаас өргөн барьсан хуулийн төслийн хилцүүлэг дээр сэтгүүл зүйн хөгжлийн үүр төвийнхэн хилцүүлэг зохион байгуулсан. Энэ хилцүүлэг дээр голлон ярьсан зүйл маань энэ хуулийн
хууль эрх зүйн байдлыг нэгдүгээр сэтгүүлчдийг яллах тухайдаа биш өөрийн зохицуул дээр хийж болох тухай асуудлыг оруулах нь зүйтэй юм а гэдгийг хуульчид нэлээд саналаа өгч байсан нийлцүүлгээр мөн үүр төвийн тэргүүн долон борлогын хэлснээр бол одоо цаг үе өөрчлөгдөд технологи болон хэмэл оюунхаа энэ асуудлуудыг хэрхэн яаж зохицуулахыг маш нарийн зөв зохион байгуулалтаагаар зохицуулалттайгаар оруулахгүй бол энэ маань цаашид бас олон асуудал дагуулах үе гэсэн болгоомжлыг бас хэлж ирсэн. Гэх мэтээр манай салбарын асуудал бас энэ 7 хоногийн гол үйл явдлуудын нэг байсан тийм ээ. За мөн пүрэв гарагийн дугаарын онцлог материал дугаарын зочин жүжигчин Намсраагийн ярилцлага байгаа. Улсын драмын Эрдмийн театрын одоо хайлаас модны дор чамайг хүлээн гэд энэ жүжигийн 2 дугаар бүрэлдэхүүн энэ сарын 26-наас 30-ны өдрүүдэд энэ жүжигийг тоглох юм байлээ. Тэгээд энэ жүжигийн Эбин Кебот гэд энэ хүний дүрд жүжигчин Намсраа тоглосон. Тэгээд энэ талаар бас сонирхолтой ярилцлага юм сэтгүүлч хийсэн байгаа. Тэгээд тухайн манай нүрний 7 дугаар нүрнээс унших боломжтой. За пүрэв гарагийн дугаарын бас нэг онцлог материал бол Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Намрын энх хоёр өнгөрсөн 7 хоногт Азербайджаны нийслэл Бакуд болсон Бакугийн форумд оролцож хэлтгэл тавьсан байгаа. Тэгээд энэ хэлтгэл бас нэлээд сонирхолтой. Ялангуяа өнөөгийн геополитикийн нээдрээтэй нөхцөл байдалд одоо дунд болон жижиг улсууд хэрхэн өөрсдийгөө энэ геополитикийн хуваагдалд эрсдэлд оруулахгүйгээр оршин тогтнох юм бэ гэдэг асуудлыг нэлээд хөндөж үгээ бэлтгэсэн байсан. Энэ үгийг бүрийнхээр нь манай пүрэв гарагийн дугаарт нийтэлсэн байгаа. За Баасан гарагийн дугаарт төрийн өмчт ихтэй сургуулиудын удирдах зөвлөлд ямар хүмүүс томилогдсон ажилдаг вэ гэдэг талаар манай одоо бичсэн байгаа. Төрийн өмчийн ихтэй сургуулийн удирдах зөвлөл гэдэг бас чамгүй өндөр албан тушаал гэж хэлж байна. Тэгэхээр салбарын төдийгөө одоо бусад салбарт танигдсан нэлээд чансаатай хүмүүс бас удирдах зөвлөл суудаг уламжлалтай Монгол Улсын их сургууль болон шинжилгээ ухааны технологийн их сургууль зэрэг томоохон их сургуулиудын удирдах зөвлөл бас энэ чансааг хадгалж чадсан гэж хэлж чадхаар одоо юу гэдгийг удирдах зөвлөлийн дараагаар боловсролын яамны төрийн нэрийн бичгийн дарга Батжаргал гэхэд 3 сургуулийн удирдах зөвлөлийн дараагаар ажиллаж байна. За соёл урлагийн их сургуулийн хувьд бас нэг онцлог байгаа нь одоо юу гэдгийг боловсролын яамны дээд боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч болон боловсролын зээлийн сангийн үүрэг гүйцэтгэгч нар мөн удирдах зөвлөлд орж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ сургуулийн хувьд хамгийн олон үүрэг гүйцэтгэгчтэй удирдах зөвлөлтэй гэж бас онцолж харж болохоор ийм жагсаалтыг Баасан гарагийн дугаарт оруулсан байна. За мөн Баасан гарагийн дугаарын бас нэгэн улс төртэй холбоотой материал гэвэл мөн л нөгөө манай салбарын хэвлэл мэдээллийн салбарын асуудлыг хөндөж бид улс төр хөшигний ард нийтлэлээ бичсэн. Улс төр хөшигний ард нийтлэлийн энэ удаагийн сэдэв бол МСС засаг хоёрын хоорондох зодоонд хэвлэлийн эрхчлөө хүний эрх хэрчигдэх ёсгүй гэсэн агуулгыг бид гаргасан баа. Тэгэхээр үндсэндээ 34% маргаантай асуудлаар МСС засгийн газрын хоорондын асуудал маань эргээд хүний эрх жирийн иргэдийн талцал руу орчих үе мөн цаашлаад хэвлэлийн эрх чөлөө гэдэг бидний хамгийн үнд зүйл ардчлалын хамгийн гол тулгуур байгаа нь болсон энэ асуудал руу ингээд хүссэн хүсээгүй бас оруулчих үе гэдэг болгоомж имэйлт бас байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр салбарынхны хувьд түрүүн хэлсэнчлэн нэлээд бас одоо энэ асуудлыг шүүмжилсэн байр суурьтай байгаа учраас ер нь МСС-ийн энэ асуудалч бай засгийн газрын энэ асуудал аль альных нь байр суурь донд хоёр талын энэ асуудалд одоо жирийн иргэдийн эрх зөрчигдөж болохгүй гэдэг агуулгыг илэрхийлж байгаа. Энэ 7 хоногийн таймын хүрээд өндөрлж байна. Манай санааны хувьд JTI буюу Journalism Trust Initiative сэтгүүл зүйн ихтгэлцлийн санаачлага олон улсын стандартыг хэрэгжүүлсэн анхдагч хэвлэл мэдээллийн байгууллага болсондоо үргэлж бахархалтай байдаг. Ингээд та бүхэн манай сонинг цахимаар захиалга уншихыг хүсвэл 100-ны мэдээ цэгийн сайтаар нэвтрэн орж захиалах боломжтой мөн цаасан хэлбэрээр захиалга унших боломжтой. Ингээд дараагийн таймаараа эргэж уулзцгаая. 100 түүчэлэх 100-ны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөрч бичнэ. Үндэсний өдөр тутмын 100-ны мэдээс сонин.